Hi bestie шинэхэн бичлэгтэй тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа шинээр гарсан Singles Inferno-гийн 5 дахь бүлгийн талаар ярилцсан. Netflix дээр ихний 4 анги нь орсон байгаа. Тэгээд оролцож байгаа оролцогч нарынхаа талаар ингээд танилцуулаад мөн ихний 4 анги дээр юу нь бол юу болсон талаар товч яриад мөн би юу гэж бодож байгаа өөрийнхөө бас бодлыг сайхан яриад явчихна. Тэгээд хэрвээ үзээгүй хүмүүс авах юм бол нөгөө спойлер амар ихтэй болохоор үдсчээд орж ирвэл надтай бас санал нийлэх юмнууд айгүй их байгаах гэж бодож байна. Тэгээд угаасаа нэг үзэх хүсэлгүй байгаа хүмүүс бол миний бичлэгийг үзээд магадгүй бас үзэх бодол төрж магадгүй мэдгүй. Тэгэхээр шууд эмэгтэй оролцогч нараасаа яриа явчих. Надад болохоор яг хамгийн таалагдж байгаа нэг эмэгтэй оролцогч, тэгээд хамгийн таалагдахгүй байгаа нэг эмэгтэй оролцогч, тэгээд бусад гэсэн яг ийм л гурван хэсэг хуваагдсан байна заяа. Тэгэхээр надад хамгийн таалагдж байгаа охин болохоор Kim Go-ин. Би солонгос хэл мэдэхгүй болохоор ер нь жоохон нэрнүүдийг нь буруу дуудаад иж магадгүй. Тийм болохоор хэдүүлээ бас давхар хөрхөн хоч өгөөд явчих. Тэгээ энэ охинд болохоор би Карина гэдэг хоч өгсөн байгаа. Aespa хамтлагийн Каринатай ер нь нэг төстөө нэг зураг авахулсан байсан байхгүй юу? Going гэд би нэрийг нь сайн дуудаж чадахгүй байгаа болохоор энэ охин ерөөсөө Карина гэдээ дуудаа явчих заяа. Тэгээ энэ охин болохоор зэрэг анхны сэтгэлээр айгүй хөөрхөн болохоор надад ер нь бол айгүй таалагдсан. Анги ирэх тусам улам хөөрхөн санагдаад ер нь бол өөрийнх нь байгаа байдал нь айгүй гоё, амар эмэгтэйлэг. Ким Минжи энэ оролцогч ер нь бол айгүй алдартай байгаа атлетикч. Ер нь бол угаасаа нэвтрүүлэгт оролцохоос өмнө ч гэсэн солонгостой айгүй алдартай байсан юм шиг л Instagram нь айгүй их followersтай байсан. Иршүүд type-ны амар өөрийнхөөрөө ер нь бол хээгүй ихч байсан. Тэгээ зарим талаараа тэр нөгөө өөрийнхөөрөө иршүүд байгаа нь бүр хитрээд байгаа юм шиг надад жоохон санагдаад байгаа. Гэтэ яг гоё оролцогч. Boss woman маягийн team vibe-тэй ихч байсан. Ким Минжиг зүгээр ер нь бол ихчгээл яриад явчих заяа. Boss ихч, атлет ихч гэдээ яриа явчих. Дараагийнх нь Ижуён. Би энэ охиныг бол хамар гэж бичсэн байна. Хамраа айгүй үрчил гэж инээдэг. Анх болохоор надад тэр нь айгүй эвгүй харагдсан. Амар сонин инээгээд байгаа юм шиг. Тэгсэн чи яг анги ирэх тусам үзэдсэн чинь дасцсан. Тэр баг тэр нөгөө хамраа үрчил гэж инээж байгаа сүлдээ хөөрхөн харагдаад заяа. Энэ охины ингээд хамраа үрчил гэж тэгж инээдгээс нь болоод тэрэнд нь татагдсан залуу хүртэл байгаа заяа. Энэ охины зүгээр л хамар яриа явчих. Дараагийнх нь Пак Хисон. Би энэ охиныг бол шууд анхны сэтгэлээрээ Барби гэж бичсэн байна заяа. Яг бол анх гарч ирж байхдаа айгүй тийм гоё биетэй байсан. Яг элсэн цаг шиг гоё биетэй. Тийм болохоор яад чинь Барби гэд чижилсэн болохоор одоо тэр чигтэл явчих заяа. Яг анх шууд гарч ирж байхдаа айгүй хөөрхөн охин шиг санагдаад амар гоё биетэй. Дээрээс нь гоё мөвтэй. Тэгээ энэ охин ч бас хөөрхөн юм дуулгах нэ гэсэн чи ерөөсөө тэгээгүй энэ охиныг одоохондоо хинч сонирхгүй байгаа. Тэгээд өөрийг нь огт тоохгүй залуугийн хойноос ингээл яваалгаа заяа. Тэгээ энэ охин яг гоё биетэй жоохон хөөрхөн дүүжчихсэн. Бага байдал нь жоохон сонин гэх юм уу, амар худлаа инээдэг. Юу бодож байгаа нь ингээд нүүрэн дээр бүр илтээдэг заяа. Уусаа царайн дээр нь ингээд илт ингээд дургу байгаа нь мэдэгдээд байгаа мөртлөө худлаа ха гэд инээгээд байдаг заяа. Тэр нь надад жоохон энэ охиныг айгуу сонин санагдаад байгаа. Тэгээ сүүл рүү жоохон таалагдхаа болоод ирсэн чинь том дух мухтай харагдаж марагдаад нэг тиймэрхүү. Дараагийнх нь болохоор Хам Ежин. Нэвтрүүлэгч гэснээс өөр юм бичээгүй байна. Угаасаа байдаг л солонгос нэг эмэгтэй байсан. Бусад оролцогчноос гоё ингээд ялгараад байх зүйл байхгүй. Эхний анги дээр л диважин руу явж хальт харагдсанаас хойш ер нь бол ингээд бүр тоогдохо болцсон заяа. Нэвтрүүлэг дээр ч гэсэн энэ их ч ерөөсөө ойлгохтой гарч ирэхгүй байгаа. 6 эмэгтэй байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь миний хамгийн дургу байгаа оролцогчийг ярий. Choi Minasu. Тэгээ энэ охины хочийг нь болохоор зэрэг би Бэч гэж бичсэн байна. Үзэн хүмүүс бол намайг яагаад ингэж бичсэнийг ер нь бол жоохон ойлгож байгаа хаа. Ганц нэвтрүүлэгнээс болоод одоо Бэч гэж хочлох нь юу юм те. Pick Me Girl гэж нэрлэжээ заяа. Анх орж ирж яхад энэ охин бол ер нь зүгээр байсан юм. Тэгээ нөгөө шүүгч паналистууд нь хүртэл ингээд ямар байглаараа юм бэ? Байглаараа юм аа. Ингээд гадаад үзмжэнж байглаараа, бага байдланч байглаараа гэдээсийн надад болохоор бусад хөөрхөн оролцогч нарыгоо бодвол жоохон царай муудаа санагдсан. Гэхдээ нөгөө байглаараа гэдээ онцлоод байхыг бодвол нөгөө ямар ч хагалгаа хийлгээгүй болохоор нь байглаараа гэж байнга яриад байсан үгүй юу мэдэхгүй яагаад ч юм байглаараа гэж тэрийг магтаад байсан. Солонгосын яг beauty стандарт ямар гэдэг би сайн мэдэхгүй л байна. Анх нөгөө тамд эрэхтэй тийм шар палаачтай ирдэг аахгүй юу. Тэр нь хүмүүст амар тийм гүн сэтгэгдэл үлдээсэн юм шиг байлээ. Эрэгтэйчүүд нь шар палаач л гэдсэн заяа. Тэгээ энэ охин болохоор нэвтрүүлгийг үнэн
хор хутгаж байгаа, бүр холион бантан болгож байгаа. Тэгээд ягаад ч юм залуучууд нь ч гэсэн энэ охиндоо ингээд амар тийм хандтай байгаад байгаа. Анги ирэх тусам надад энэ охин ерөөсөө амар таалагдахгүй байгаа. Паналистууд нь амар байглаараа юм аа ингээд юу бодож байгаа нь ерөөсөө нүрэн дээр нь ингээд илт байх юм аа. Царайны хувирлаа ингээд хянаж чадахгүй маань тэр гэдэг байгаа байхгүй юу? Надад болохоор яг тийм царайны хувирлаа хянаж чадахгүй байгаа хүн биш. Царайны хувирлаа хянаж чадахгүй байгаа юм шиг худлаа жүжиглээд байгаа юм шиг санагдсан заа юу. Ер нь бол анханасаа л тийм жоохон сэжигтэй, сонин байгаад байсан. Тэгсэн чинь угаасаа тэгэл 4-р анги дээр өөрийнхөө жинхэнэ үнэн царай төрхөө харуулдаг байгаа. За ийм 6 эмэгтэй оролцогч нар байгаа. Тэгээ надад болохоор эмэгтэй оролцогч нар нь эрэгтэй оролцогч нарынхаа хажууд жоохон сул, жоохон царай муутай байгаа юм шиг санагдсан. Эрэгтэйчүүд нь болохоор ерөнхийдөө нэлэхүүдээ царайлаг заа юу бүгдээрээ царайлаг. Тэгээ охтууд нь болохоор ер нь бол ингээд 2-3хан л царайлаг охтууд байгаад байгаа заа юу. Ер нь солонгос охтууд хөөрхөн штэ. Солонгос тэгээд хідэн сая хөөрхөн охтууд байгаа л хэлгүүдээ тийм байхад ингээд жоохон илүү хөөрхөн гоё охтууд оролцох боломж байсан л ах та гэж би зүгээр хувьдаа бодсон юм аа. Би солонгос охтуудыг хөөрхөн гэж боддог болохоор энэ нэвтрүүлэгт оролцож байгаа охтууд нь их надад хөөрхөн санагдаагүй. За одоо эрэгтэй оролцогч нарыгаа ярьцгаая. Таалагдж байгаагаасаа таалагдахгүй байгаа хүртэл гоё дарааллаад танилцуулаад явъя. Хамгийн таалагдж байгаа эрэгтэй оролцогч нь Сон Сингэл. Хамгийн царайлаг залуу нь байсан яг жүжигчин шиг царайтай. Нэрээ 1 оны залуу байсан. Би ер нь дандаа 30-тай л ах эгч нарын тийм хооронд болоод байгаа болцоо юм болгосон чинь оролцогч нарын залуужаад манай үеийнхнээс ер нь бол айгүй олон хүмүүс байсан. Хоёр дахь царайлаг залуу нь болохоор Им Субин. Энэ залуу бас надад жүжигчин шиг эсвэл модель шиг санагдсан ч угаасаа л модель хийсэн юм байлээ. Тэгэд энэ залуу бүр надтай чацуу 2 оных. Эхний 2 залууг би ер нь бол тийм кинонд тоглуулмаар байгаа заа юу. Сингэлийг болохоор зэрэг яг киноны гол дүр тийм жоохон bad boy байдаг штэ. Ингээд амар bad boy бусад хүмүүст амар муухай харьцдаг мөртлөө гол дүрийнхаа нөгөө эмэгтэйтэй амар гоё хөөрхөн харьцдаг мөрт. Яг тийм залуу шиг санагдаад байгаа заа юу. Тэгээ хоёр дахь гол дүрд нь болохоор зэрэг Субин болохоор зэрэг бүр амар сайн залуу. Тийм болохоор ингээд хитрхи сайн залуу болохоор ингээд амар гол дүрийн эмэгтэйтэй хаягддаг. Тэгээ эмэгтэй гол дүр нь болохоор яг ингээд надад хамгийн их таалагдж байгаа манай Карина Хочут Гоиныг болохоор яг эмэгтэй гол дүрт нь тоглуулад яг ингээд муу залуу, сайн залуу хоёр ингээд өөрийг нь яаж маа тэгээд ингээд хайрын гурвалжин болж байгаа. Яг ийм кино хиймээр байгаа. Яг ийм кино хийж чадахгүй ч гэсэн ядаж нэвтрүүлэг дээр ер нь бол энэ гурвыг ингээд гол дүр болгоод айгуу гоё хайрын гурвалжин гарч ирээсэй гэж би хувьдаа хүсэж байгаамаа. Даанч энэ хэд маань шал өөр хүмүүсийг сонирхоод яваад байгаа. Ер нь бол Гоины маань оронд нөгөө миний хамгийн дургу Минас байгаад байгаа аахгүй юу. За 3 дахь залуу нь болохоор зэрэг Сомын. Анхны сэтгэлээр Сомын нэг таалагдаагүй байхгүй юу. Хитрхи хөөрхөн. Яг ингээд эмэгтэй оролцогч нараасаа ч илүү хөөрхөн царайтай байгаадсан байхгүй юу. Тэгээ би нөгөө өөрөө тийм иршүүд төрлийн залуу сонирхдаг болохоор иймэрхүү тийм хөөрхөн үзэсгэлэнтэй залуу надад жоохон сонь санагдаг байхгүй юу. Тийм болохоор энэ залуу анх бол таалагдаагүй. Би ягаад ч юм энэ залуугаас ингээд жоохон cringe-лээд байсан заа юу. Амар сайн. Тэгсэн чинь энэ залуу манай Гуинтай хамт Диважн руу явдаг аахгүй юу. Тэгээд энэ хоёрын болцоо бүр амар хөөрхөн байсан. Энэ залуу үсээ ингээд уг нь ингээд тухай хаацсан тийм сонио үсний засалттай байж байгаад ингээд тухай ингээд гаргаад ингээд үсээ хойшлуулсан чинь ингээд гинт амар царайлаг харагдаж марагдаа заяа. Хажууд нь байгаа эмэгтэй нь гоё болохоор манай Карина штэ. Ягаад ч юм нөгөө энэ залуу хүртэл ингээд гоё тодроод гинт ингээд амар дэжгүй санагдаад тэгээд бүр хамгийн сүүлд байснаа ингээд 3 руу гинт ингээд өсөд ороод ирсэн. Энэ эрэгтэй хүнд үсний сасалт юу нээр амар чухал гэдэг байгаа байхгүй юу. Хочнуудыг нөхөө мартцсан байна шүү дээ. Сингэлд болохоор хэдүүлээ киноны гол дүрийн нөгөө муу залуу гэл нэрлэлчээ. Тэгээд хэм блэ? Субинд болохоор зэрэг 2 дахь гол дүрийн сайн залуу гэл нэрлэлчээ. Соминыг болохоор хэдүүлээ юуко нүдний шилний залуу эсвэл дэлдгэр энэ залуу нөгөө нүдний шил хийж зардаг байхгүй юу. Тийм болохоор зүгээр нүдний шилний залуу гэл нэрлэлчээ. Дөрөвт болохоор Шин Хёну. Энэ залууг хэдүүлээ том мөртөө залуу гэд нэрлэлчээ. Яг бол амар том мөртөө тийм big guy байсан байхгүй юу. Яг үнэндээ би ерөөсө царайг нь тогтоож чадахгүй байгаа. Англи болгон дээр л жоохон өөр царайтай харагдаад байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ залууг би том мөрөөр нь л цээжилсэн. Тавт болохоор Ким Жэжин бүжигчин залуу. Тэгээ би энэ залууг бол сонин залуу гэж бичсэн байна. Яг бол анх орж ирж байхдаа ер нь бол ингээд гараа ингээд хойноо барьчаад ер нь бол өвгөн шиг амар сонио удаан алхаж ирээд байсан байхгүй юу.
одоо хүмүүсийн анхаарлыг татах гэдэг юм уу. Тэгээд татагдсан хоёр охин тэрэнд нь ингээд анхаарал нь татагдсан байлээ. Энэ залуу дээр ч гэсэн их яриад их юм байхгүй. Жохон сонин залуу. Гэхдээ хүмүүсийг нөгөө хөгжөөхийн тулд хүмүүс инээдтэй байхын тулд жохон хэрэгээр тийм сонин байх гэдэг юм шиг байлээ. Тэгээ энэ залууг зүгээр л бүжигчин залуу гэж явчих. Дараагийнх нь болохоор Юн Хёнжэ. Энэ залууг хацрын хонхорхоо гэд нэрлэжээ. Би бас энэ залууг ерөөсөө царайг нь тогтоож чадахгүй байгаа. Ер нь бол хамар нь юу ч гэсэн амар химэл харагдаад байгаа байхгүй. Тийм болохоор химэл тэрхий том хамар болон хацрын хонхорхоогоор нь л би ер нь бол энэ залууг таниад байгаа. Бусдаар бол царайг нь тогтооход амар хэцүү санагдсан. Хамгийн сүүлд орсон залуу нь И Сонхүн. Энэ залууг болохоор би emo boy бас loser гэд бичсэн байна. Энэ бол анх орж ирж байхад ер нь нэлээд хөөрхөн харизматай, бүр амар хол суудсан мөртлөө л ингээд орж ирэнгүүтээ шууд Минасугээс ингээд чамаа хэн гэдэг вэ гэж ер нь амар тийм зоригтой, тийм санаачлагтай залуу шиг тийм үйлдэл хийсэн. Тэр нь энэ залуу бас хөөрхөн юм дуулгах нэгсэн чинь тэгээгүй. Өөрийг нь Минасу тоохоо болцсон чинь ер нь тэгэл өөр охин мохин гихгүй байгаа. Тэгэл нэг хаягдсан loser царайлал ер нь бол эморол яваад байгаа. Тийм болохоор хэдүүлээ emo boy гэж нэрлээ явчих. Угаасаа надад хамгийн царай муутай гэж харагдаад байгаа хгүй. Оролцогч нарын хувьд бол ийм байна. 6 эмэгтэй, 7 эрэгтэй оролцож байгаа. Эхний анги дээр бол нэг их юм болоогүй. Яг уу сонирхолтой байсан гэвэл өөрсдөө нөгөө өндөг авахын тулд дахиан дээр очиж авч муувал эсвэл тунаа авахын тулд бүр физикал нэг зүйл хийж мэгээл тиймэрхүү байсан. Танилцаад удаачгүй байдал ер нь бол 2 хост диважн руу явцсан. Тэгээ тэр дөрвийн болцоо бол нэг он сонирхолтой зүйл байгаагүй. Хоорондоо огт тохирохооргүй хүмүүс явцсан юм шиг санагдсан. Яаж ч юм 4 оролцогч диважн руу явсны дараа тамд ингээд шинээр ингээд оролцогч нар ирсэн. Тэр нь бас яг хөөрхөн сонирхолтой байсан. Диважн явсан хүмүүс ч болцоод ирсэн чинь маргааш ингээ шинэ хүмүүс. Тэгээ би уг нь манай Каринаг амар олон залууж юу сонирхол өстө гол дүрд ороод алах юм болов гэсэн чи яагаад ч юм тэгээгүй бүр шал эсэргээрээ миний хамгийн дургу байгаа Минасу руу ингээл олон залуучууд ингээл амар ингээл яваад. Тэгээд чирийг би ер нь анзаарахтаа Минасу ер нь бол айгуу тийм яриа байсан байхгүй юу? Бусад охтууд ингээл ичээл юм ярихгүй байхад Минасу ер нь бол ингээд амар нөгөө нүур хагарсан юм яриад байсан. Ингээ зүгээр яриа байгаад нь л ингээд залуучууд ингээд татагдсан гэвэл үгүй бас хөөх ингэ сэтгнэд яваад исэн заяа. Паналистууд нь болохоор ерөөсөө тэрийг тийм сэтгэн чинь гэж бодохгүй байхгүй ерөөсөө амар ингэ нүур хагарсан юм байна гэд тийм миний нүдээр болохоор яалтчгүй ингэ сэтгнэд байгаа заяа. Жишээ нөгөө хоёр дахь царайлаг залуу болох Сүбинтэй ингээд ярилцах боломж олгоод ингээд Сүбинтэй ярьж марсан чинь өөрт нь хандтай байгааг мэдэнгүүтээ шууд ингээд нөгөө залуу руугаа намайг диважн руу авч яваарай гэж хэлж байгаа юм. Тэрний дараа ингээд эмо бойтой ярихдаа ингээд диважнд очиод би чамаа юу хийдий чи мэдмээр байна гэж мэгээ заяа. Ер нь бол ингээл өөрийгөө сонирхож байгаа залуучууд руу ингээл намайг диважн лавж яваарай эсвэл ингээл тэ диважнд очиод юу хийдий чи мэдмээр байна гэж хөөхөн сэтгнэд байгаад байгаа байхгүй юу. Тэгэд 3 дугаар анги дээр хүмүүс маань хоорондоо ингээд матч хийгээд тэгээд диважн руу явж байгаа. Тэгэд энэ анги дээр диважн руу явсан хүмүүс болохоор зэрэг бүгдээрээ ер нь бол хоорондоо айгуу тохирсон хүмүүс, айгуу тийм үцгэд урамтай байсан. Бүр 4 хост диважн руу явсан байхгүй. Тэгээд 8 хүн нь явсан болохоор 5-д болохоор ер нь цөөхөн хүмүүс үлдсэн. Ер нь бол 5-д юу болсныг огт харуулаагүй. Дандаа ингээд 4 хосынхоо л ингээд яаж болцож байгааг ер нь бол харуулад байсан заяа. За тэр диважн дэх болцоонуудыг ярьцгаая. Эхний хос маань манай хамгийн царайлаг залуу Сэнгил болон нөгөө босс атлетикч игч болох Минжи. Энэ хоёр маань матчлаад диважнд очсон. Тэгсэн чинь Минжи игч 30-тай, манай нөгөө хамгийн царайлаг залуу 25-тай байж тараад энэ хоёр ер нь бол 5 насны зөрүүтэй болж таарсан. Гэхдээ босс игчийн маань сонирхол нөгөө өөрөө айгүй иршүүд болохоор эсэргээрээ тийм айгүй хөөхөн өхөөртөм залууд айгүй татагддсан юм байна. Тэгэд манай Сэнгил маань нөгөө дүү гэдэг утгаараа бас ингээ харахад уг нь ингээд bad boy шиг байгаа мөртлөө өөрийнхөө тийм бас cute талуудыг ингээд тэр ихчэд харуулад байсан байхгүй юу. Тэгээ хэдий 5 насаар дүү ч гэсэн нөгөө атлетикч игч маань бүр илүү ихээр ингээд энэ царайлаг залууд ингээд татагдаж батагдаад. Тэгээ Минжи игч ингээд өчигдөр диважнд ирэхэд надад ерөөсө гоё санагдаагүй. Би ерөөсө тийм гоё мэдрэмж ингээд аваагүй гэсэн чинь манай Сэнгил шууд өнөөдөр би чамд мэдрүүлье гэж мэгээд ер нь бол энэ хоёр аюу хөөрхөн байсан хоорондоо зөгцөжсэн. Дараагийн хос болохоор миний хайрт Гуин болон нүдний шилний залуу Соммин. Тэгээ энэ хоёр бас хоорондоо амар vibe-ын тохирж ирсэн. Тэгээ эрэгтэй нь 30-тай, эмэгтэй нь болохоор 2000 оных манай үеийн охин. Тэгээд 26-тай.
Тэгээ эрэгтэй нь ингээ ярьж байгаа хгүй би ингээд хүүхдэд амар хайртай болохоор өөрийгөө ингээд амар эрт хүнтэй сууна гэж бодсон. Ингээд 30 хүрэхээс өмнө ингээд 20 хэдтэй те ингээд хүнтэй суугаад ингээд хүүхдтэй болно гэж бодсон чинь ингээд тгээгүү энэ төргээ тэгсэн чинь Карина шууд тэгвэл чи 20 хэдтэй охинтой үерхэх хэрэгтэй штэ. Тэгсэн чинь залуу нь чи 20 хэдтэй эцтэй гэж ингээл залуу нь ингээл би амар хүүхдэд хайртай мартай би ингээл охинтой болмоор байна охинтой болохыг ер нь бол хүсдэг мүсдэг. Карина шууд манай удам тийм эмхтэй охины ген сойтой штэ тэр гэж үгээ заяа барин ингээд чи надтай суувал ингээд би чамд охин гаргаад өгье энэ төр гэж байгаа шиг энэ хоёр амар хөөхөн байсан. Тэгсэн энэ хоёр амар хөөхөн би иймхэн л согцсон гэл тэгсэн чи эрэхтэн бас би иймхэн л согцсон гэж мэгэл гар хуруугаа нийлүүлж ингэж мингээл бүр талчаанж өгсөн. Тэрний дараа толны урд зураг авахулдаг нь бүр амар хөөрхөн заяа. Манай Карина ингээл амар хөөрхөн намхан тэгсэн чинь ингээл гар дүр ингээл сомын ингээл гараа ингээл тэрвэрч мөрөөл тэгэл зураг мураг авч байгаа. Ер нь бол энэ хоёр хамгийн хөөрхөн байсан. Дараачих нь болохоор бүжигчин залуу болон хамраараа инээдэг охин хоёр. Тэгээ энэ хоёр хоёулаа урлагийн хүмүүс байсан болохоор бас хөөрхөн vibe тохироод исэн. Гэтэ өмнөх хосууд бас тийм нэг гал халуун юм бол ерөөсөй байгаагүй л те. Дөрөвт хос болохоор Минасу болон Субин хоёр байсан байхгүй юу? Эрэхтэй нь угаасаа эмхтэд амар ингээд татагдаад байгаа хгүй. Тэгээ эмхтэй нь болохоор Минасу болохоор уг нь Субинд бас нэг тийм тал уг нь байхгүй байгаа нь заяа ингээд өөрийг нь сонирхоод байгаа болохоор л бусдаар бол нэг тийм Субинийг яг гой сонирхсан гэж бол би бодоогүй. За тэгээ дөрөвдүгээр анги болоод манай нөгөө Деважин явсан хэд маань буцаад тамдаа ирнэ. Тэгээд энэ анги дээр болохоор амар сонирхолтой тийм хосын зураг авалт байсан. Надад тэр бүр амар таалагдсан. Гой зурагнуудыг авсан. Тэгээд яг зураг авалтын процесс энэ төр ер нь бол айгүй гой байсан заяа. Тооны харьцаа нь эрэгтэйчүүд нь ер нь бол нэгээр илүү байгаа штэ. 6 эмэгтэй, 7 эрэгтэй. Тийм болохоор ингээд хосоор зураг авахулахад нэг эмэгтэйд нь ер нь бол 2 залуу одоо оноогдчихсан байхгүй юу? Тэгээ эмэгтэйчүүд нөгөө тоо сугалж аваад тэр тооныхоо дараалалаар ингээд өөрийнхөө ингээд хинтээ зураг авмаар байгаа тэр залуугаа сонгох байсан. Тэгэл эхнээсээ нөгөө Девачинд явж исэн хүн амтнаас сонгол ер нь гоё явж исэн чинь том тухтай Барби байж тээ тэр маань болохоор хоёр дахь царайлаг залуу болох Субинд ер нь бол анханасаа талтай байсан байхгүй. Ер нь л эхний анги дээрээс нь л ингээд хажууд нь очиод би чамайг сонирхож байгаа шүү гэдгийг ер нь бол амар илт мэдэгдүүлээд байсан. Тэгээд Субинд бас захаа бичсэн. Субин ч гэсэн тэрийг нь мэдж байгаа. Энэ охин ер нь ингээд над руу захаа явуулсан байна. Ингээд надад хамттай байгаа гэдгийг мэдчихсэн. Залуу нь ер нь бол нөгөө Минасутай хамт болцоонд яваад Минасу лүү гээд байгаа ч гэсэн энэ охин болохоор хэдий өөрийг нь гэхгүй байгаа ч гэсэн энэ залууд ер нь бол үнэн чагаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ залууг сонгоод хамт ингээд зураг авалтанд оролцохоор болсон. Тэгсэн чинь Минасу уг нь бас энэ залууг нөгөө хамт болцсон Деважин лүү явсан болохоор энэ залууг сонгох гэсэн чинь урдуур нь ингээд Барби ороод авцсан заяа. Тэгсэн чинь ингээд Минасу ингээд сонгох гэсэн залууг нь ингээд өөр охин сонгоцсон болохоор гинт ингээд сонголтгүй болчингуудаа ингээд худлаа ингээд паниктж байгаа юм шиг жүжиглээд заяа. Жүжиглээд байгаа нь бүр амар илт мэдэгдсэн хүмүүс тэрийг паникт ороод ингээд сандарчлаа гэж бодож байгаа ч гэсэн миний нүдээр болохоор ингээд жүжиглээд байгаа шиг санагдсан байхгүй юу. Тэмүүт ингээл чи хэнийг сонгомоор байна гэж Минасугаас асуусан чинь оо яна юу илээ би нэрийг мартчихлаа гэж мэгээ заяа. Ингээд үлдсэн залуучуудынхаа нэрийг мартчихлаа энэ тэргээд тэгээ хэрвээ үнэхээр ингээд те сонгох гэсэн залууг нь өөр хүн сонгоцсноос болоо те паникт ороод хүмүүсийн нэр мэрийг ингээд мартцсан байсан бол хажууд байсан охиноосоо ингээд те өөрийнх нь ээлж болох болоогүй байсан юм чинь гэлс ингээд юу лээ тэр залуу хин гэдэг үлээ гэд асууж болно штэ. Тийм байтал ингээд өөрийнх нь ээлж иртэл ингээд чимээгүй байгаад байсан мөртлөө гэнт ингээд чи ихнийг сонгомоор байна. Чи юу лээ яна хин гэдэг илээ нэрийг нь мартчихлаа уучлаарай уучлаарай гэж мэгэл. Тэг ингээд хажууд нь байгаа охин ингээд залуучуудынхаа нэрийг нь хэлж өгч байгаа байхгүй юу. Өөрөө уг нь нэг л хүн сонгоход болох байсан заяа. Өөрийнх нь дараа нь угаасаа нэг охин байгаа хгүй юу. Тийм болохоор тэр охин ингээ үлдсэн хоёр залууг ингээд автоматар авах боломжтой байтал ингээд Минасу ингээд өөрөө ингээд би хоёр залуу авмаар байна гэж байгаа юм шиг ингээд хоёр залууг нэр хэлсэн заяа. Эхнийх нь болохоор Emo Boy хинч сонгоогүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь хоёр дахь залуу нь манай хамгийн царайлаг Сингилийг хэлсэн. За Сингилийг голон айл дээр манай атлетикч игч ингээд сонгодгоороо сонгоод авцсан заяа. Тэгээ тэрийг нь өөрөө харсан. Тэгээд мэдчихэж худлаа паникт орсон юм шиг ингээд жүжиглэнгээ би ингээд Сингилийг бас сонирхож байгаа шүү гэж байгаа юм шиг ингээд Сингилийг хэлж мэлээ. За тэгсэн чинь манай атлетик чигч шууд би сонгоцсон штэ гэсэн чинь оо яна тийм билүү янаас та намайг муучлаарай гиснэ. За дахиад эхлэе ингээд миний сонгомоор байгаа залуу бол Эмо залуу болон Соммин гээд манай нүдний шилийн залууг ингээд аваа явцсан заяа. Манай Каринагийн залууг тэр нөгөө Минасугийн дараа манай Карина байсан байхгүй юу? Карина маань нөгөө нь ингээд гоё матчлаад угаасаа тэр хоёр Девачин дээр гоё байсан болохоор Сомминыг авах нь ойлгомжтой байсан заяа. Тэгсэн чинь ингээд Минасу ингээд Эмо Boy аваад явчих юм дээр ингээд хоёр залуу аваа явцсан заяа.
Манай Карина хамгийн сүүлд нь ингээд огт сонгогдоог үлдсэн бүжигчин залуутайгаа хамт ингээд зураг авалтанд ордог. Гэтэ манай Карина бүжигчин залуу хоёр маань хамгийн гоё зураг авалтыг хийгээд нэгт ордог. Карина Гоин маань угаасаа модель байхгүй мэрэгжлэн. Тийм болохоор ингээд мэрэгжлийнхаа давуу талыг ашиглаад тэрэн дээр ингээд нэгт орсон. Тэгэд ер нь тэр зураг авалтнаас хойш манай Карина бас ингээд ер нь хүмүүсийн одоо залуучуудын нүдэнд өртөөд нөгөө миний хүсэн хүлээсээр ингээд эмэгтэй гол дүр шиг ер нь бол айгуу гоё тодроод одоогийн байдлаар бол хамгийн их нөгөө залуучуудын сонирхож байгаа эмэгтэй нь ингээд болчихсон байгаа. Хамгийн царайлаг залуу Сэнгил болон Минжи эгч хоёрын зураг авалт бас айгүй гоё байсан. Тэр хоёр бас угаасаа л ингээд хамт Деважин руу явцсан болохоор ингээд амар дотносцсон байгаа. Тэрний дараа тэр зураг авалт болохоор ингээд би бидээ ингээд хүрэлцэж мөрөлцөөл ер нь бол бүр л ингээд тэр хоёрыг илүү ингээд дотн болгоцсон. Хоёлаа тийм хурц төрхтэй хүмүүс болоод ч тэр ер нь амар гоё зөгцөжсэн. Ер нь амар гоё байсан. Нэвтрүүлгийн зүгээс бас амар зэвүү ингээд ер нь бол ингээд өөр хосыг сонгоцсон байгаа ч гэсэн хоорондоо ингээд таталцаад байгаа хүмүүсийг ингээд хамт нэг зураг авалтын юу л ингээд явуулаад исэн заяо. Минасу ингээд өөрийнхөө сонгосон залуутайгаа болон нөгөө Минасугийн хамт Деважин руу явсан. Субин чин тийм нөгөө Барбитайгаа бас хамт ингээд ирсэн байгаа байхгүй юу. Суби ингээд Барбитай хамт ингээд зураг авахулсан чинь ингээд Минасу тэндээс ингээд хардаж мартаал. Минасу эмо залуутай хамт ингээд зураг авахулж хахад тэр хоёрын зураг авалт ер нь бол гоё байсан. Минасу айгу тийм өөрийнхөө өнцгийг мэддэг зураг авахулж чаддсан байлээ. Минасу ер нь бол ингээд тэр эмо бой ер нь л ингээд найз болгоцсон, friend zonedсан гэдэг нь амар мэддэгддэг заяо. Тэгсэн мөртлөө ингээд хамгийн одоогийн байдлаар хамгийн таалагдж байгаа залуу гэснээ эмог сонгоцсон заяо. Зураг авалт дууссаны дараа тэрэд түүдэг тойрч суугаад хоорондоо тийм нэг үнэ хэлэх тоглоом тоглодог байхгүй юу. Ингээд гарч ирсэн асуултанд ингээд хариулах хэрэгтэй тийм тоглоом тоглодог. Тэр бол амар сонирхолтой хэсэг байсан заяа. Тэрэн дээр бүр холион бант бүр завхарсан болсон. Тэрэн дээр чинь жинхэнэ Минасу бүр хөгөө чирэн заяа бүр what the fuck. Тэрнээс хойш ер нь бол Минасу айгүй их hate авч байгаа. Ингээд TikTok-оор дүр ингээд attention seeker, pick me girl ч юм уу ингээд red flag амар тийм hate бичлэгнүүд бүр амар их гарч ирж байгаа. Тэгээ тэр нь ч угаасаа аргагүй бүр үнэхээр тэнэгтдэг заяа. Галын түүдэг тойроод бүгдээрээ сууцгаагаад тийм нэг үнэ хэлдэг тоглоом тоглолдог байхгүй юу. Тэрнээс өмнө хүн болгонд 2 шоколад өгөөд нэг улаан нэг алтан шаргал 2 шоколад өгөөд тэгээд хамгийн их номер 1 таалагдж байгаа хүнийхээ одоо нэртэй тэр хайрцаг руу улаан шоколадаа хийн. Тэгээд номер 2-т таалагдж байгаа хүндээ болохоор тэр шар өнгийн шоколад авах байхгүй юу. Тэгээ бүгдээр ингээд түүдэг тойроо суудсан байхад нь хин хідэн ширхэг шоколад авсан бэ гэдгийг ер нь бол олонний нүдэн дээр ингээд ил болгодог. Тэгсэн чинь манай Карина 4 ширхэг шоколад авдаг байхгүй юу? 2 улаан, 2 шар байсан баха. Зураг авалтнаас хойш ингээд залуучууд ер нь бол Каринаг ингээд сонирхож эхэлж байгаа байхгүй юу? Минасу болохоор зэрэг ер нь бол ингээд Каринаг ингээд амар олон ширхэг авч бас ингээд амар харж мараад байсан заяа. Тэгсэн чинь Минасу өөрөө хоёрхныг авсан. Нэг улаан, нэг шарыг л авсан. Улааныг нь бол угаасаа Субин өгсөн байх. Тэгээд шарыг нь болохоор эмо бой өгсөн байх мэдхгүй. Ер нь бол манай хамгийн царайлаг залуу бол өгөөгүй юм шиг байгаамаа мэдхгүй. Эсвэл эмо бой өгөөгүй юм болов уу? Амар олон хүн сонирхоод байгаа юм шиг байсан мөртлөө нэг их шоколад ирээгүй. Энд чинь ингээ Минас бэрээ илүү ихийг авах байсан гэж мэгээд. Ер нь бол тэр хүний зорилго болохоор ингээд тэгээ боломжтой олвол залуу болгонтой сэтгнээд ингээд залуу болгоныг attention-ыг өөр дээрээ аваад ер нь бол ингээд гол дүрд ингээд байх гэдэг шүү дээ. Тэгсэн чинь ингээд тэгээ Карина ингээд нүдэн дээр нь 4 ширхэг амар их авсан мөртлөө өөрт нь ингээд 2хан ширхэг ер нь ирсэн нэг жоохон юм бодсон байгаа заяо. Тэгэд Минас өөрөө хинт шоколадаа өгсөн бэ гэхээр улаан шоколадаа буюу хамгийн их таалагдж байгаа хүндээ өгөх шоколадаа болохоор зэрэг эмод өгсөн заяо. Хоёрт таалагдж байгаа нь болохоор Субин гэсэн заяо. Гуравт ингээд ягаад ч юм ингээд манай Каринатай ингээд матч хийсэн байгаа Соминыг сонгоцсон заяа. Хүмүүс ингээд тойроо суудсны дараа хамгийн түрүүнд 2 дахь царайлаг залуу болох манай Субинээс ингээд асуулт ирдэг. Энэ хэсэг дээр нөгөө яг хин хинийгээ сонирхоод байгаа вэ гэдгийг нь илт болдог. Тэгээ нөгөө хайрын гурвалжин дөрвөлжин бүр мэдгүй 5 хошуу мошуу болоод бүр заваарнаа. Тэгээд тайлбарлах гэж нэлээ их юм болох байх. Гэтэ юу ч гэсэн аль болох ойлгомжтой тайлбарлахыг би хичээнэ. Уг нь ингээд түүдэг дээр суухад Субин хэдий ингээд Минасуг ингээд сонирхож байгаа ч гэсэн Барби ингээд таниулсан гүгээд байгаа шүү дээ. Тэрийг нь мэдсэн мөртлөө аниадагаа болохоор жоохон муухай юм шиг санагдаад уг нь тэр Барбигийнхаа хажууд очиж суудیں۔ Тэгсэн чинь тэрийг ингээд Минасу харчаад ер нь жоохон хардаад байгаа юм заяа. Тэгээ Субинээс ингээд хамгийн их таалагдж байгаа эмэгтэйгээ хажууд суу гэдэг аахгүй юу. Тэгэд уг нь Субин нөгөө Барбид боломж олгох гэд хажууд нь суусан боловч эхний асуулт нь нөгөө таалагддаг эмэгтэйгээ хажууд суу байсан болохоор шууд босонгуудаа Минасугийн хажууд ч суудсан. За
Манай том тухтай Барби угаасаа жоохон гүнэглэж байгаа нь харагддаг. Тэгэл бүжигчин залуу нөгөө хамраа өрчүүлэгдэг хоёр ч ер нь бол бие биедээ хамттай байгаа юм. Тэгээ гэтээ тэр хоёр жоохон хол суудсан байхгүй юу? Тэгэл бүжигчин залуугаас чи хинтээ диважин руу явмаар байна гэсэн чинь шууд нөгөө хамраа өрчүүлэг дээрээ очиод чамтай гэж хэлдэг заяа. Тэгээд бүр дараа нь ингээд хамраа өрчүүлэгдэг охин ч гэсэн ингээд хамгийн их сонирхож байгаа хүнийхээ хажууд очиж суу гэсэн чинь хол суудсан байсан ч гэсэн ирээд нөгөө бүжигчин залуугийнхаа хажууд сууд. Ер нь бол энэ хоёр ингээд бараг ойлгомжтой болцсон. Тэгээ тэрний дараа болохоор манай том мөртөө залуу Карина Соммин гэсэн ийм дараалалаар суусан байсан байхгүй юу? Тэгээд ер нь бол манай Карина чин Сомминтэй юу л явсан, Диважин руу явсан. Тэгсэн ч гэсэн хоёр дахь сонголт нь болохоор энэ том мөртөө залуу байсан юм байлээ. Тэгээд том мөртөө залуугаас чи одоогийн байдлаар хэнийг хамгийн их сонирхож байгаа вэ гэсэн чи манай Каринаг сонгосон заяа. Каринагаас болохоор чи хоёр зүрхэн шоколадаа хинд өгсөн бэ гэсэн чи Карина миний хажууд сууж байгаа хоёр гэсэн заяа. Дараа нь Сомминаас чи өөрийнхөө улаан шоколад болох одоо хамгийн их таалагдж байгаа хүндээ өгөх шоколадыг хинд өгсөн бэ гэсэн чинь Каринад өгсөн гэдэг. Ер нь бол тэнд ингээд манай Карина гол дүр болсон гоё байж байгаа байхгүй юу? Байжсэн чинь Минасу тэр нүдэн шилдэг залуугийн цаанаа суудсан байсан чинь гинт заяа орж ирэнгүүтээ Минасугээс чи дараа Диважин руу хинтээ явмаар байна гэсэн чинь манай Сомминыг сонгоцсон. Тэр бүр яадаг харж жаргах замын садаа вэ? Ууса Каринад атаарах байгаа гэдэг нь бүр амар мэдэгцэн заяа өөрөөс нь илүү шоколад авсныг харчаал жоохон сонь царайлсан байсан чинь ингээд Каринад ингээд хоёр залуу ингээд ангууд шууд тэрийг ингээд те гол дүр гэдэг байр сураа булааж авахыг хүссэн юм уу яасан ингээд Соммин Каринад угаасаа талтай байгааг нь мэдсэн мөртлөө би Сомминтэй Диважин руу явмаар байна. Уг нь Минасу Сомминыг бүр 3-т тавьсан байсан шүү дээ. Гэснээр гинт шал худлаа өөртөө attention авах гээд өөрөө ингээд гол дүр болох хэвээр байдал манай Карина гол дүр ороод байгаа болохоор тэрийг ингээд те attention ингээд булааж аваад би ингээд Сомминтай хамт ингээд Диважин руу явмаар байна гэж мэгээд. Bitch. За тэрний дараагаар ингээд манай хамгийн царайлаг ингээд Сэнгэл дээр асуулт ирээд Сэнгэлээс ингээд чи хоёр шоколадаа хин дээр өгсөн бэ гэд асууж байгаа юм. Сэнгэл болохоор атлетикч эгч болох Минжи болон Минасу хоёрт өгсөн гэд хэлчихэж байгаа байхгүй юу? Ер нь бол Сэнгэл болохоор зэрэг анх Минжи эгчтэй ингээд матч болохдоо ч гэсэн ингээд чи хэнийг сонирхож байгаа вэ гэсэн чи ингээд одоо чамайг болон би Минасуг сонирхож байгаа гэдэг угаасаа хэлсэн заяа. Тэрийг нь болохоор Минжи мэдчихсэн. Гэтэ Минжи тэрийг ингээд өөр хүнд мэдэгдүүлэхээ хүсээгүй юм шиг л юм. Яг тэгэж хэлсний дараа ингээл бүгд мэдчихлээ гэсэн яг тийм нэг царай гаргасан байхгүй юу. Тэгсэн чи нөгөө миний дургу Минасу ингээд Сэнгэл өөрийгөө ингээд сонирхож байгааг мэдэнгүүтээ ингээд амар өөр аашлаад явцсан заяа. Тэгээ эндээс хойш бүр завхарсан юм болно. Тэгээ Сэнгэлийн дараа хажууд сууж байгаа атлетик чигч Минжигээс ингээд чи одоо Диважин руу дахиж явахаар бол хинтээ юмар байна гэсэн чинь Минжи болохоор нэг эргэлзэхгүйгээр шууд ингээд Сэнгэлтэйгээд шууд хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь Минасугийн гаргасан царай what the fuck Минасу бүр яа ингээд өөрийгөө ингээд жинхэнэ хин бэ гэдгээ те ямар бич вэ гэдгээ яг тэрэн дээр ингээд харуулсан заяа. Хоёр ол энэ төр хийж мэгээд уг нь яг энэ анги дээр Минасу Минжи хоёр айгуу тийм дотны гам шиг харагддаг байхгүй юу? Би нэг ингээд тэрвэрээ суудсан байсан. Тэгэхээр ингээд яг эмэгтэй хүнийхээ хувьд энэ хоёр ингээд уг нь ингээд гоё найзууд байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө ингээд Сэнгэл өөрийг нь сонирхоод байгааг мэдсэний дараа Минжи Сэнгэлийг те царайлаг залууг ингээд би Диважин руу чамтай явах хിവэрээ шүү гэд хэлсэн чинь ингээл амар аяр ол энэ төр хийж мэгээ сонь царай гаргаж маргаа. Нөгөө хацрын хонхоодаг залуу байж тээ ер нь би тэр залуугийн талаар нэг онцгойлж ярихгүй байгаа. Тэр ер нь бол одоо хамраа өрчөөлөгдөг охин цай байгаа хгүй юу нөгөө хацар хавар сайн заяа. Нөгөө галын төвдөг явах үеэр ингээд бас хөөхөн ингээд хажууд нь сууж мөхөд арай гэж боломж олоод хажууд нь суусан. Тэгсэн чинь дааж хамраа өрчөөлөгдөг охин маань бүжигчин залуугаа сонгоо суулаас болоод яваад өчгсөн. Тэгээ тэрний дараагаар ингээд хацар маань уг ингээд би Paradise руу одоо би Divajin руу хамартай хамт явмаар байна гэж хэлдэв. Гэтэл ингээл угаасаа хамраа өрчөөлөгдөг охин болохоор тэр залууг угаасаа сонирхгүй байгаа нь ингээд амар анзаарагддаг. За тэгээд ингээд эхний тойрог нь дуусж байгаа. Ингээд хоёрдугаар тойрог нь ирж байгаа. Хоёрдугаар тойрог ингээд дахиад бүгднгээс нэг асуулт асуух байхгүй юу? Тэгээд тэрнээрээс нөгөө том тухтай Барбинаас ингээд хоёр дахь сонголтоо хинд өгсөн бэ? Тэр хүнийхээ гарыг атгаад суу гэдэг заяа. Гол нь яг өмнөх тойргийн төгсгөл дээр нөгөө хамраа өрчөөлөгддөг нөгөө хамраа өрчөөл гэж нэрдэг охин чинь ингээд бүжигчин залуугийн хажууд ирж суусан заяа. Барби хоёлаа байраас солиогоод бүжигчин залуугийн хажууд очиод ингээд гарыг нь хатгаад суудсан заяа. Тэгээд хамраа өрчөөлөгдөх охиноос чи ингээд Диважин руу хинтээ явмаар байгаа юм бэ гэсэн чи шууд бүжигчин залууг сонгосон заяа. Тэнгүүтээ
том тухта Барби руу хандангуудаа ч шууд холдоод өгөөч гэдэг заяа. Тэгэл нөгөө Барби ч амар эвгүй ингээд эхний сонгосон залуу нь өөрийгөө сонирхгүй байгаа. Тэр ингээд хоёр дахь сонгосон залуу хүртэл ингээд аль хэдийн өөр эхнийг ингээд сонгоцсон байгаа байхгүй юу? Тэр хоёр ингээд байраа сольж суусан ч гэсэн нөгөө гараа гатгсан чигээрээ байх хэрэгтэй байлээ л дээ. Нэг тойргийн турш гараа гатгах ёстой болохоор ингээд Барби ингээд бүжигчин залуудаа гараа хатгаад суудсан. Тэгээд дунд нь хамраа өрчүүлдэг охин заяа. Тэгээд тэрний дараагаар бүжигчин залуугаас чиний номер 1 чинь хэн бэ гэсэн чинь хамраа өрчүүлдэг охиныг сонгосон. Гол нь өөр охинтой гараа ингээ атгцсан байгаа хിവэрээ мөртлөө ингээд хажуудаа байгаа охиныхоо чихэнд ингээд сайн уу гэд хэлдэг за. Тэгээд дараа нь манай Каринагаас чи Диважин руу хэрвээ явахаар бол шинэ хүнтэй явах уу, хуучин хүнтэйгээ явах уу гэдгийг асуудаг. Том мөртэй залуудаа явах уу, сомын буюу нүдний шил зардаг залуудаа явах уу гэж асууж байгаа хгүй. Тэгсэн чинь манай Карина болохоор шин залуутай гэдэг. Тэрний дараагаар соминаас ингээд чи хэрвээ Диважин руу явахаар л чи хинтээ явах вэ гэж асуудаг хгүй. Тэгсэн чинь шууд сомми болохоор эргэлцгүйгээр би Каринатай явах ивэрэ гэд хэлдэг. Тэгээд тэрний дараа ингээд Минасугийн ээлж ирдیں۔ Заяа. Минасугээс ингээд чиний одоо ингээд номер 1-т байгаа залуу чи хэн бэ гэж асуудаг ахгүй. Тэгсэн чинь ингээ Минасу ингээд тоглоомын дунд гинэт өөрчлөгдсөн байж болно эцтэй гэж асуудаг. За тэгснээ хэнийг сонгодог гэж Сингэлийг сонгочдөг. Нөгөө хамгийн царайлаг залуу болох Сингэл. Өмнөх тойрог дээр нь Сингэл нөгөө хоёр сонирхож байгаа хүн дээрээ Минжи болон Минасуг гэж хэлсэн штэ. Тэгсэн чинь тэрийг нь сонсчингуудаа шууд би ингээд тоглоомын дунд өөрчлөгдсөн байж болно эцтэй гэж асуунгуудаа Сингэлийн хажууд очингуудаа чихэнд нь ингээд би чамтай болцч үзмээр байна. Би чамтай болцмоор байна гэж хэлцдэг. Тэгэл угаасаа тэнд байсан хүмүүс ч тэр паналистууд нь ч гэсэн бүр шок. Уг нь бол тоглоомын ихэнд хийсэн штэ. Минасу улаан шоколад авганд эмод өгсөн заяа. Тэнгүүтээ шар шоколад болохоор сүбинд өгсөн заяа. Тэнгүүтээ гуравт уг нь нүдний шилтэй залуу гэснээр Карина ингээ гол дүрд ороод ангуутай соминтай ингээ Диважин руу явмаар гана гэт ингээ бүр ингээ нэгт аваад ирсэн штэ. Тэгснээ дараагийн тойрог дээр Сингэл өөрийгөө сонирхож байгаа гэдгийг мэдэнгүүтээ шууд ягаад ч юм номер 1 залуу нь Сингэл болоод хувирчихсан. Газар дээрээ ингээ баг 4 өөрчлөгдсөн заяа. Тэрийг нь угаасаа Минжээ сонсчингуудаа шууд ууралж байгаа амар илт мэдэгддэг заяа. Тэгээд дараа нь ингээд Сингелээс асууж байгаа хгүй чи ингээд хэрвээ Диважин руу явахаар бол шинэ хүнтэй явах уу, хуучин хүнтэй явах уу гэж асуудیں۔ Тэгсэн чинь Сингел болохоор шинэ хүнтэйгээ гэдэг ахгүй юу. Ер нь бол ингээд Минжээ биш Минасутай явмаар байна гэдэг хэлдэг. Энд дээр бол нэг Сингелийн буруу гэж бодохгүй. Сингел угаасаа анханаас л би ингээ хоёр хүн сонирхож байгаа гэдгээ ингээд илэн талангуй байсан болохоор Минжэтэй угаасаа яваад үзсэн юм чинь Минасутай ч гэсэн явж үзье гэж бодож байгаа байх. Гэтэ би яг Минасутай бол үнэхээр нийлүүлмээргүй байна. Минасуг ер нь ягаад ч сонирхоод байгаа мэдэхгүй. Угаасаа нүдэн дээр нь ингээд амар ингээд илт өөрчлөгдөд байгааг тий өөр залуучуудыг сонгоод байгааг залуучууд нь анзаардаггүй тийм тэнийг юм уу мэдэхгүй. Би бол Сингелийг стил Каринатай л нийлүүлчмээр байгаа хгүй юу. Тэгээ Сингел ингээд шинэ хүн сонгоно гэж хэлсний дараа Минжигээс чиний номер 1 чи хэм бэ гэсэн чинь шууд Сингелийг шууд ингээд татангуудаа чихэнд нь чи штэ гэд хэлдэг. Тэр бол ингээд яг тий Сингел минийх шүү гэж байгаа юм шиг амар зөвөн байсан. Тэгсэн чинь Минасу бас тэрийг харангуудаа сонин царайлангуудаа хаста сонирхолтой маа гэж мэгээ за what the fuck. Тэгээ хэрвээ үзвэл бүр амар гоё хүмүүсийн царай мараа гаргаж байгаа реакшнууд нь бас амар сонирхолтой. Тоглоом дуусны дараа Субим маань уг нь ингээд Минасутай ярилцахыг хүсдэг байхгүй ингээд ярилцгуу гэдیں۔ Тэгээ яг тэгсэн чинь за гэд байжсэн чинь цаанаас Сингел эренгүүтээ ингээд ярилцаж болох уу гэдэг аахгүй. Тэгсэн чинь шууд Минасу за тэгээ гэд яваад өчтөг заа. Өөрөө уг нь Субинтэй ярихчээсэн байжээж цаанаас нь Сингел ирсэн чинь шууд ингээд Субинийг хаяад за тэгээ яв юм уу. Тэр хэсэг бас үзэхэд амар эвгүй. Тэгэл тэр хоёр явсны дараа манай Субин айгуу гонигтай царайтай үлддэг. Цаана манай Минжигч ч гэсэн тэр хоёрыг хараад байжсэн. Тэгэл ерөн дөрөвдүгээр анги дуустдаг заяа. Бөөн драма, бөөн холион бантан, хайрын гурвалжин дөрвөлжин заваа юмнууд болоод дуустгаа. Дараагийн анги дээр юу гарах талаар гардаг заяа. Тэр нь бас амар сонирхолтой. Минасу бүр тэнэгтэж өгөх юм шиг байгаа юм. Ингээд шинээр сонирхож байгаа хүн байгаа гэж мэгэл за. Би бол чой Минасу энэ төр гэж мэгээ. Тэгээд ганц бие тамч ер нь бол нэвтрүүлгийн төгсгөлд ингээд нэг залууг сонгодог штэ. Сонгоод тэгээд тэрийгэ тамаас аваад явж гин гэдэг утгаар төгсдөө штэ. Тэгсэн чинь ингээд Минасу ингээд би ингээд ганц бие тамаас ингээд хоёр залуу аваа явчих болох уу гэж мэгээ за. Бүр үнэн дүрдээ орсон бүр ёо бүр ингээд хүнийг бас л стресс дүүлж чадчих байгаа байхгүй юу. Тэгээ дараагийн анги дээр дахиад шинээр нэмж эрэгтэй эмэгтэй хоёр оролцогч орох юм шиг байлээ.
Миний яг хүсэж байгаа зүйл гэвэл би яг Каринаг Сингэлтэй нийлүүлчмээр байгаа. Хэдий ингээд Сингэл аль хэдийн ингээд Минжигчтэй жоохон ингээд матч болцсон байгаа ч гэсэн би Минжигээс илүү манай Каринатай гоё ингээд матчлаасаа гэж хүсэж байна. Даанч Сингэл тэнхтэй ингээд тэнэг хүүхэн лөө ингээд сонирхоод тэнхтэй яваад байгаа. Тэгээ бүр Сингэл Минасыг ингээд сонгож муугаа явуучвал царайлагч гэсэн Сингелийг ер нь бол номер 1-т болно гэж бодож байгаа. Ер нь бол тим хэмжээнд Минасууд ер нь жоохон дургу өрцөн байгаа байхгүй юу? Гэхдээ яг хөө Минасу хэдий тэнэгдэж байгаа ч гэсэн тэр хэрэгээр ингээд нэвтрүүлгийг гоё ингээд сонирхолтой болгож өгж байгаа болох Минасууд баярлж байгаа юм. Тэгээ амар сонирхолтой байсан болохоор би бараг дараагийн ангиа хүлээж авах хоорондоо өмнөх үзээгүй байсан 3 болон 4-р бүлгээ бараг үзье гэж бодож байгаа. Тим хэмжээнд л 5-р бүлгийн маань ганц бие там айгүй сонирхолтой байлаа. Нэг иймэрхүү. Би уг нь айгүй богинохон бичлэг болох байх гэж бодсон чинь нөгөө жижиг үйл явдал дээр ингээд өөрийнхөө сэтгэлдлийг ингээд яриадсэн чинь айгүй урт бичлэг болчих шиг боллоо. Тэгээд та нар надтай санал нийлж гин үү? Минасуу та нарын бас дургу хүрэж гин үү? Эсвэл би л ингээд нэвтрүүлэгтээ хит ороод Минасууд дургу байгаад байна уу? Бас та нар ингээд эрэгтэй эмэгтэй оролцогч нараас хэнийг хамгийн их таалагдж байгаа, хэнийг ингээд хамгийн их таалагдахгүй байгаа гэдгийг гоё ингээд бичээд явуулаарай. Тэгээ надад айгүй сонирхолтой санагдсан болохоор би дараагийн ангиудыг нь бас үзээд иймэрхүү reaction бичлэг хийх байхаа гэж бодож байна. Бичлэгээ энэ хүрээд дуусхийг ягаад гэвэл өнөөдөр 1 сарын 22. Тэгээд яадаг өдөр вэ гэхээр өнөөдөр 9 цагаас BTS-ийн одоо тоглолтынх нь суглаа нь явагдаж эхлэх байхгүй юу? Одоо цаг яг оройн 8 цаг 30 минут болж байгаа байхгүй юу? Тийм болохоор би бичлэгээ энэ хүрээд дуусгаад гэс BTS-ийнхаа тоглолтын тасалбарыг нь авах шаардлагатай байна. Тэгээ бусад улсууд дээр болохоор хин төрүүлж дарсан нь тэр суудлыг авдаг. Тэгээ Японд болохоор тийм рандомоор суглаа маягийн болдог аахгүй юу? Тийм болохоор би өнөөдөр хүсэлт илгээсэн ч гэсэн үзчихэж магадгүй, үзэхгүй жээж магадгүй. Миний азнаас шалтгааллах зүйл болчиход байгаа аахгүй юу? Тийм болохоор та нар надад гоё амжилт хүсээрэй. Би яг 2027 оноос хойш ингээд BTS-ийн фэн ингээд болоод явж байгаа аахгүй юу? Ингээд аль хэдийн 9 жил өнгөрчихсөн. Тийм болохоор би энэ жил болох тоглолтыг нь заавал үзмээр байна. Тэгээд 27 онд дараа жил ч гэсэн Японд дахиад ирэх юм шиг гэлээ. Тэгэхээр миний ингээд фэн болсны 10 жилийн ой дээр дахиад бас Японд ирж магадгүй. Тийм болохоор би энэ жил ч гэсэн үзээд дараа жил ч гэсэн үзмээр байгаа. Нэрээ би түрүү 7 хоногт Blackpink-ийн тоглолтыг үзсэн. Тэгээд Blackpink-ийн тоглолт үзсэн талаараа бас хөөрхөн тийм богинохон влог хий гэж бодож байгаа. Тэгээд тун удахгүй Blackpink-ийн тоглолтыг үзсэн тэр влог маань бас орчих байхаа. Би аль бол хурдан эдитлээд оруулахыг хичээнэ. За сунжраад амар олон юм арчлаа. Баяр таа.